Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7 өдрийн дагаас баасан гарагийн 22 цаг 10 минутаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлээ нэй болоо эхлэхэд бэлэн боллоо. За студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Өнөөдөр 2025 оны 3 сарын 27 оны пүрэв гараг нэвтрүүлгийн хамтраалагчаар хэрвээ та ханы том хүрсэн бол тайлал хотын тусламж аваарай. Мөн Япон чанарыг Такатагаас бат бөх чанар удаа адилгээ Hitachi Тавлан аккумулятор хамтран ажиллаж байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 156 дугаар хүрэхэд бэлэн боллоо. Цагтлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Тэгээд цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо аягалаад өгье. ami@mjlradio.com руу та мэйлээр цагтлуудаа илгээж болох нь мөн манай аппликейшнийг гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа CSS рүү нөрөхөр шуудан илгээх гэдэг байгаа. Хэрвээ холоос илгээх гэж байгаа бол та Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дугаар хороо Алтай 5 дугаар гудамж 34 дугаар барилгаа 5 давхар Дэлхийн монголчуудын MJL радио хэмээн хаягл явуулаарай. Нэвтрүүлгээ YouTube-ээс нөхөд сонсдог сонсогчд маань томчуудын шууд ингэж хайгаад нэвтрүүлгээ нөхөд сонсоорой. За бүх сонсогчдоо өчигдөр мэндийг хүргэе. Нэвтрүүлгийн ихэнд сонсогчоос ирсэн загтлыг уншиж хүргэсний дараа эфирийн шууд утсыг нээдэг. Өнөөдөр шууд утсыг нээхэд таны дуу хоолойг өөрчлөхгүй гэдгийг бас урдчлаад хэлсэн зүг болов. Ингээд ирсэн загтлыг та бүхэндээ уншиж хүргэе. Сайн байна уу? Та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Танаа нэвтрүүлгийг хаа нэг сонсож урам зориг авдаг шүү. Тэр олон хүмүүсийн үзэж туулсан амьдрал, зовлон жаргалыг сонсоод ойлгох үедээ уйлж, инеэх үедээ инээдэг. Би одоо 28 настай. Ээж 2 дүүгийнхээ хамт амьдардаг юм. Амьдрал гэдгийг заримдаа үнэхээр санснаар болохгүй юм. Бүр заримдаа ямар утгагүй юм бэ гэж бодогдох боллоо. Амьдрах тусам нэг зүйлийг ойлгож байгаа нь амьдрал гэдэг чинь тэр чигээрэл ичхүүр юм байна. Хизээч гуйхгүй гэсэн хүний өмнө толгой гудаалгаж, хизээч хийхгүй гэсэн үйлдэлээ хийж, ялагдал хүлээсэн газартаа дахиад л эргэлдэж, гарцаагүй байдалд орж, дургүй хүнтэйгээ инээж бүхэлцэх гэдэл, бардам зангаа уландаа гიშгэх энэ олон үйлдэл. Хизээч гэсэн зүйл магадгүй амьдралд байдаггүй юм болоо да. Эсвэл миний амьдрал л ийм байгаад байна уу? Гэхдээ ингэж бичлээгээд намайг соёлт хүний нийгмийн ёсноос гадуур зүйл хийж байгаа гэж битгий таамаглаарай. Би хамгийн мөрөөрөө замаар амьдарч байгаа нэгэн. Яагаад хин нэгнийг буланд шахаж ажлаас гаргах шаардлага гардаг юм болов? Яагаад залуу хүнийг тухайн замаар нь дахиад алхах ирээдүйн гарцыг таг хаах хүсэл төрдөг юм болоо гэж би өнөөдөр бодож сууна. Эцсийн эцэст хүн өөрийн амьдралаас бусад хүний амьдрал яг л тайзны ард жүжиг ший үзэгтэй адил хамаагүй, зугаатай, доогтой, тохуутай байдаг бололтой. Заримдаа би өчгмээр санагдах юм. Гэхдээ хулчгар зандаа дийлдэж амьдарсаар л байх юм. Магадгүй хин нэгэнд хизээ нэгэн цагт ийм бодол төрж л байсан баг. Та бүхнийхээ амьдрал туршлагаас урам зориг авах гэж энэхүү цагийг бичлээ. Баярлалаа гэсэн байна. За тэгэхээр бүхэл хүнд бас амьдралд ийм шантрах тийм ээ сэтгэлээр унах заримдаа өчгмээрч юм шиг бодогддог үе байдаг. Бүх хүнд байгаа. Тэгээ тэрийгэ даваад гарсныхаа дараа хоёрын хооронд юм дээр би яах гэж тэгэж бодож явдоо гэж бодождаг. Гэтэл яг өнөөдөр танд тийм асуудал байна уу? Өнөөдөр шантраад тийм ээ магадгүй сэтгэл санаа чинь гундуухан байвал бас сэтгэлээ онгоолгоорой. Эфирийн шуудтаас 77 38 83 77 88 30 дугааруудыг таны өмнө нэлээд өнөөдөр сэтгэлээ онгоотл гэдэгээс сайхан ярилцъя. Магадгүй та ийм үеийг даваад гарсан бол бусцтай бас урам зориг өгье тийм ээ. Миний амьдрал ийм үе байсан. Би бүр ингэж шалтаа бууж байсан. Гэтэл би ингээд даваа гарцсан. Амьдрал баян тийм ээ. Энийг ингээд даваад гарч болдгийм аа гэдэг ч юм уу. Нэг бол би яг одоо ч гэсэн ингээд шантраад хэцүү байдалд байна. Эндээсээ яаж гарах юм бэ? Мэдэхгүй нэг тийм хэцүү үе бас байна. Тэгэхээр хүн болгонд л бас яг ийм бодол байгаа. За эфирийн шуудтаас 77 38 83 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. Бүх сонсогчдод орой мэндийг хүргэе. Гадаа бороо ороод үнэхээр сайхан байна л гэсэн байна. Энд бол борооч ороогүй цас л ороод ирсэн. Одоо яасан бол байна гэсэн байна. За би сая амар цаг дээр асууха мартчихээ та хоёр лайв хийхгүй байсан юм уу? 3 сар дууслаа штэ. Амар цагийн лайв маргааш ихнэ. Эхний сонсогчийг авъя. Байна уу? Утсан тасарчлаа. Эфирийн шуудтаас 77 38 83 77 88 30. Зүгээр дээ 28 нас чинь залуу байна шүү дээ. Хэцүү байсан ч бүх зүйлийг зүгээр л төвчж. Чиний буруу байсан ч төвч тэгж байж л чи хойч нь чамд хэцүү санагдаж хамтармаар байвал өөрийгөө зөв замаараа явж байна л гэж боддоо. Амьдрал дөнгөж эхэлж байна. Тэгээ надад зөндөө шантармаар уяасан. Гэхдээ би зүгээр туулаад нэг зүйлдээ л тууштай явсан гэдэг чинь. Яг одоо
үнэхээр хямарцсан сэтгэл санаагаар үндсэн амьдрал утгагүй санагдаж байгаа хүнд бол ингээд хэлэхээр хүлээж авахгүй л ахaltaй. Гэтэл яг тэрийг туулаад гараад ирсэн хүмүүсийн зөвлөгөөг сонсвол арай өөр баг. Эхний сонсогч. За нуц нь яагаад тасраад байгаа юм болоо? Авахгүй нуц нь юусоо болохгүй тасраад ах юм. Эфирийн шоу дотоос 77 77 38 83 77 77 88 30 дугаараад таны өмнө нээлттэй. Байсан надад ч тийм үе зөндөл байсан. Зүгээр эргээд ингээд бодох нэ. Ягаад тэр үедээ тэгж амар шантарч хямарч зовж исэн юм бол доо гэж бодох үеуд бас олон байдгийн шүү. Гэтэ тэрийг даваад гарцсныхаа сүүлд нь эргээ бодоход бол сайхан. Тэгээ хүн болгонд л яг өөрийнх нь туулж байхад зовлон юу гэдгийг үзэж байгаа бүх юм хэцүү санагддаг. Тэгээ тэр болгоныг хүн болгонтой зүүрлэх боломжгүй байгаад байдаг. За. Байна уу чи юмдэр. Үгүй ээ. За сэдв сонссон тийм ээ? Сонссон. За би одоо 40-ны яваа. Амьдрал бас л олон юм үзэж яваа. Яргал зовлон бүгдийг л ээлжлээд үзээд явж байна. Яг гоо миний одоо өнөөдрийн амьдралаас ингээд харж байхад ер нь хүмүүс тэгдэг да одоо 40 хүрээл нэг 60-аас насгээл те одоо бас нэг өдөө болтлоо хөдөлмөрлөө дөрөв хүүхдүүд маань бас нэг жоохон том болоод одоо л нэг 60-аа гэжсэн насн дээр харамсалтайгаар ханигаа алдсан. Хойд би 3 хүүхд гаргацсан байсан. Яг 4 дахь хүүхд маань гидсэнд 6 сартаа жирэмсэн байж байгаа л нөхрийг алдчихсан. Тэгээд хүн нөгөө тийм юм үзнэ гэж бас хэлс болдгүй юм байлаа. Яг өөр төр тэгээд ирэхэд амьдрал нэр өмсгөрс алга ирэхээ хооронд хөмөрчээсэн. Миний амьдрал. Өстө. Тухайд бид хоёр чинь хашаа шингийн зээлтэй, машины зээлтэй, цалингийн зээлтэй ингээ бүх юм миний толгойд. Тэгэл яг коронавигийн үед ихлээд ямар ч ажиллахгүй дөнгөж төрсөн. Тэр их сэтгэл санааны хямралаас болоод хүүхд маань цутууд төрөөл. Тэгэл хүүхд чинь найдвар өгшөөгээл эмнэлэгт хийж яхад би нэрээ өстө нөгөө бөөлам юу л байна нэрээ хүн аргаа барсан үед нэрээ бүгдийг л нэрээ шүтдtiin байлээ. Тэгэл өөрсдөө бол нэрээ хүүхдүүдийнхээ ажууд өөр чадахгүй ч гэсэн өстө давандаа гэж бодоод нэрээ одоо хүртэл тэгэл тэр муухай өдөр тэр аимшигтай өдөр бодогдохгүй биш мэдээж бодогдно. Гэхдээ одоо бол нэлээд хэдэн жил болчихлоо. Өөр хүүхдүүд маань сайхан өсөж тойрнож байна. Ханигаа өнгөрснөөс хойш алдарчлын одонгаа авлаа. Ямар мундаг юм бэ та. Гэхдээ нөгөө бусхан нөгөө дааж чадах хүнд нь зовлонгийн өрүүлдэг гэж хэлдэг. Яста даагийнх нь хэрээр өрүүлдэг гэл. Тэгээ би заримдаа бас боддیں۔ Миний оронд миний нөхөр хэрвээ үлдсэн бол яах байсан бол таа. Энэ бол нэг тесч гараа юу, гоо юу тийм ээ? Тий. Тэгсэн чинь би бас яг тэгэхэд бас тэгж бодсон хэрнээ би чинь хөвлөдөө дахиад хүүхдтэй байгаа штэ тийм биз дээ. Тэгэхээр бурхан намайг үлдээгээд хань минь авсан юм болов гэл. Ер нь одоо харамсмаар л та хүний гарт тамаа согтуу жолоочин балгаар ингээл хүнээ алдна гэдэг чинь ямар сайхан байх вэ тийм биз дээ. Өвчин зовлондоо шаналаад өнөө маргаашгүй болсон улсууд бол одоо яалч ч сэтгэлээ хаттай ингээд сэтгэлээ бэлдээ сууж байгаа штэ. Хэд миний хувьд юу би тэр ч удахгүй жаргандаа дахиад нэг шинэ хүнээ аавна гэжсэн улсууд чинь яг ийм байдалд орохоор хүн тайны болт юм дээ. Өстө нөгөө тэнгэр хөмрөх шиг л болно гэж. Тий. За тэгэл яах вэ тэгэл найз нөхөд ах トゥ амраг садангууд ингээл бүгд ингээд эхний нэг ингээл чи санаг дуустал тосол дэмжээл байгаа. Тэгэл нөгөө корона гараад хөл хорой болсон чи юу хашаанда нэрэ нүүрсэж авч чадахгүй ингээл дөнгөж төрсөн хүн чинь бас хэцүү юм бэ лээ. Усаа яах вэ? Түлээгээ яах вэ? Модоо яах вэ гэл. Тэгээ нэг асар их үр шир яваад байдаг. Тэр бас их тийм олон үр шир яваад байдаг. Тэр болгон чинь тэгэл мэдээж банк чинь одоо тэр мэр чинь одоо нэгэн цаа нөгөө итгэмжлэгдсэн хамтан зээлдэгчээр байгаа учраас та энэ дээр одоо ингээ бүх үр шир чи үлднэ гэжээгээл ямар шийдвэр баг.
Одоо ингээд одооны өнөөдрийн байдлаас ингээ харахад бол би тэр болгоныг бүгдийг давсан байна. Одоо гисэндээсэн маань одоо 5-аас хүрсэн ингээд нэг өвхөл амьдрал нь шийдэх хэрэгчээс нөхөр шүү дээ. Тий. Тэгэхэд 7 сартаа дутуу төрсөн хүүхэд гэхэд ёо асуулт хүн нэрээ. Яанда би ингээ 2 хүний алдна гэж байд юм бол гэж гойд нэрээс. Тийм интернет гэн байлээ. Тэгэл байх. Хүний амьдралыг оронгоор нь эргүүлчихэд тэгээд одоо ингээл наавтын асуулч ингээл юугаар те санаагүй гэж зүгээр чааста 4 жил аваад 2 жил нь өршөөлөөр гараад хүн доромжилж байгаа юм шиг би бүр энэ хуулинд нэрээс үнэн харамсдаг. Надтай адилхан мянган ийм хүмүүс байгаа шүү дээ. Маш олон байна. Яг. Тэгэхэд ингээд одоо энэ хуулинд яагаад өөрчлөлт оруулж болтгүй? Арх талхаа уусан үедээ жолоогоо битгий барай. Хэрвээ та хүний амнаас хохиросон бол энэ хүмүүсийг насан туршид нь одоо тэтгэн ч юм уу тийм ээ? Яагаад тийм заалтыг оруулаад өгч болохгүй юм тэгвэл? Тийм шүү дээ. Тэгвэл тэр чинь хариуцлага алдахгүй л хийж байгаа. Хариуцлага нь өндөрсөд ирэх юм бол энэ хүмүүс ард үлдэж байгаа энэ бяцхан хүүхдүүдийг яа гэж байгаа. Тийм биз дээ. Би бас энэ хуулийн дээр бас нэг өөрчлөлт оруулахаасаа бас нэг дуу хоолойгоо нэр хэлхийсэн ингээд энэ эмэгтэй гişүүд одоо сонсдгийн болов яад юм бол ер нь бас л энэ нэр ярих тас хэдэг байхгүй тийм ээ. Тий, хуулийн цаорхоо, хуулийн өөрчлөлт асар олон хэцүү юмнууд байна. Одоо би өнгөрсөнд яг одоо нэгэнт энэ хүмүүс маань босгоод ирэхгүй юм чинь би харамсалтай гэдээ одоо яалтаач хүлээд одоо надад үйлчлж байгаа хууль нь ийм арчааг байгаа юм чинь. Тэгэл одоо бол яах вэ одоо тэгэл өгсний араас өгч чадахгүй тэгэл хэдэн хүүхдүүдээс одоо нэрээ хүний гарах харахгүй гэл зүтгэж л байна да гэж юу. Зүтгэж явна тий. Мундаг байна. Хэрэг хүн бас эмэгтэй хүн өөрөө чадaltaа дөрөгтэй байх юм бол одоо нөгөө бүтэхгүй юм гэж бол байдгүй л юм байна. Сайхан зүйл бодоо сайн ямиг төсөөлөөд ерөөсөө л өглөө алган нэрээ нарандаа задраал тийм ээ өөр хүүхдүүд минь тийм байгаасаа ийм байгаасаа гэд муу юм санахгүй явах дээр ажил хөлс ингээл амар сайхан тийм байна. тэгэл байх. Би тийм аваад атсан баян цатгалан биш ч гэсэн өнөөдөр би хүнээс хоолохгүй үр ширээ дарчихсан. Ингээл явж ийн өвчин зовлонгүй эрүүл өөр хүүхдүүд минь ийм байж хаад одоо би энэс илүү баянаар яах вэ? Ёстой. Хамгийн баян болчихж шүү дээ. Тий. Одоо би хандаа хэдэн 4 сайхан хүүхдийн чинь одоо хүн шиг хүн болохыг тийм ээ? Эцгийнх нь овгоор одоо бүгдийг овголж байгаа юм чинь би энэ хүний нэрийг насан туршид нь гаргаж яваарай л гэж нэрээ. Сайхан зүйл бодох юм да. Тэгээд танаа хамт олонд маш их баярлалаа шүү. Баярлалаа танд. Энэ болгоныг давж гарч ирээд ард нь гараад эргээд бас тийм ээ амьдралаасаа хуваалцж авах. Таны цаашдын ажил амьдрал бүх зүйлд нь сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Арай сайхан өнгөрүүлээрэй. Өчиг сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье. Баярлалаа танд. За. Яаж даадгийн гимээр зовлон бас нэг хүн дээр овоо олж тэрийг тисээ төвчөд гараад ирсэн хүмүүс зөндөө олон маа шүү. Өнгөрсөн амьдралаа бодоод эргээд харахад яаж тисэж давж гарсан юм болоо, ямар их зүрх зориг сэтгэлийн хаттай байсан юм бэ? Багаасаа зовлон үтсэн тулдаа л давж гарсан юм байна да гэд өөрөө ирэхгүй уйлчглаа. Эмэгтэйчүүд зовлон даах чадвар эрчүүдээс арай илүү байдаг юм шигэ гэж тэгтэгтэй тийм ээ. Бурхан даахыг нь хэрээр зовлонг нь өрүүлдэг гэж хэлдэг юм лээ. Тэгээд хэцүү юм да. Гэтэ даалаа гэдээ бид нар ч одоо ямар авар хүчтэнгүүд байгаа ш тийм ээ. Хэмжээ хязгаартай зовсны эцэст жаргана. За хамтраад чи танилцуулаад өргөжлүүлье. Хэрвээ та ханиу том өрсөн бол тайлал хотын тусламжийг аваарай. Ханиу том хүрээд толгоо өвдөөд халуураад хамар бит өрхнөөс гойж зэрэг шинж тэмдэглэрчвэл тайлал хотыг хэрэглээрэй. Ханиу томны эсрэг цохимжит найрлагатай. За өдөрт 4 уутыг хоорондоо 6 цагийн зайтай халуун бүлээн усанд найруулж ууж хэрэглэн 6-аас дээш насны хүүхдэд зориулагдсан цохимжит тунтай хүүхдийн төрөл гэж бас тустай байдаг. Тэгэхээр хүүхдэд өгч байгаа бол хүүхдийн төрлийг аваад уулах юм. Та хаанаас авах юм бэ гэхээр бүх юм сангуудаас худалдаа авах боломжтой буюу хаанаас л хаанаас авах нь холбогдох хүчний дугаар нь 77 тэгдүү
4 50 50 77 тэг 4 50 Social аяг Noble Mongolia гэдэг хайхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан. Хэрвээ та ханаа төмөө өрсөн бол тайлал хотын тусламжийг аваарай. Одоо нэг муухай ханаад гарцсан бас салахгүй л байгаа юм билээ. За эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. За тэгээд өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв амьдралд сөхрөөд шантраад тийм ээ. За одоо болионоор үнэхээр амьдрах хүсэл алгаа гэж шантарч ирсэн үе та яг яаж давж гарч ирж ирсэн юм бэ? Нэг бол одоо яг та тийм байдалд орчоод яваад байна уу? Сэтгэлээ жоохон онгойлгоё тийм ээ. За ийм үе зөндөөл байсан одоо ч байж л байна. Гэхдээ хүн өөртөө итгэлтэй бүгдийг чадна гэж бодох хэрэгтэй. Гол нь итгэж явж байгаа хүмүүс урвалд үсгэх хамгийн хэцүү дээ. Тэр болгоныг дааж авах хэрэгтэй. Тэг тусмал одчиг гэлэлцэх хэрэгтэй дээ. Өөрийгөөгээд ажиллаж байна да гэсэн байна. Дараагийн сонсогч байна уу? Байна уу сонсогч холбогдсон байна. Царааж байгаа унтраагаараа. Сонсогч холбогдсон байна. Тарааж байгаа унтраагаад спикер чихвчээ байлуулаад өгөөрэй. Байна уу? За одоо зүгээр болсон байна. За. Рамын төргий тарааж байгаа бүр унтраагаараа. За, контракт байна уу? За сэдвээ сонссон тийм ээ. За, хүнд одоо зовсон жаргал. Ер нь алхахгүй дээ тэгээд. Биш зөндөө зовлон. Одоо хэтэл би ингээл 58 настай. Галтуун явж амьдралд. Зөндөө олон зовлон. Сонсогч яриагийн түр таслая. Цаана нэг юм царгаад байна. Та давхар утсаа асаацсан байна уу? Унтаачлаа. За. 58 та гэсэн үү та? Байна уу сонсогч? Байна уу? Байна. Би эргээд ярих боломжгүй болчихлоо. За 58-тай зовлон жаргал бүгдийг үзчихсэн юм байна гэжсэн боловч түр боломжгүй боллоо. Эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 88 30. За өвөө эмээ маань миний охины амьдралд хинч чам туслахгүй. Миний охин өөрийнхөө төлөөл амьдарч ажиллаж байхад хизээч муухай амьдрахгүй гэж сургасан да. Тэрийг нь үргэлж санаж явдаг да өвөг эмээ гэхин захиасыг гэдэг чинь. Үгүй нэрээ тийм дээ. Эцэг гэхээ хань ижлээ өрөө хөхтэй алдах шиг зовлон энэ хорвоод байхгүй. Бусдын зовлон бүү тооц бэрхшээл бүхний даван гарах сэтгэлийн тэнхээтэй байгаарэ гэсэн байна. Дараагийн сонсогч. Байна уу? Байна. За, бүгдсэн байна та. За, зүгээр сонсогч байна те. Зүгээр байна. Аха, би саяны нөгөө юуг нь сонссон тэгээд нөгөө юу гэж хэлмээр санагдлаа л да 28 нас чинь бас л яг л эд нас шүү дээ те. Би яг өөрөө 32 тай л доо. Гэхдээ зүгээр тэр хэрвээ тэр нөгөө загтлилгээсэн хүн сонсож байгаа бол ингэж хэлмээр санагдчихэв. Ер нь одоо нөгөө ингээд нэг таагүй сэтгэл төрүүлж байгаа орчинд байгаа бол нэг орчноо солих нь зөв байдаг шүү дээ ер нь те. Тэгээ орчноо солиод дээрэс нь бас ер нь хүн чинь юу юм бэ лээ шүү. Нэг юм айгүй юм нөгөө эерэг тэгээ их тийм юм суралцмаар нэг тийм хүмүүсээр хүрээлүүлээд тэднэртэйгээ их гоё тийм санаа бодлоо солилцдог. Тийм хүмүүсийнхээ орчинд очиод илүү одоо юу гэдэг өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө ойлгох тийм юмд илүү нөгөө ингэж сонирхож очиж үзэх те. Бусны юу гэхийг сонсох нь өөрөө эргээд нөгөө үзэл бодол нь эерэг болох. Тэгээ нөгөө сэтгэл готрол гэдэг чинь өөрөө нэг юм ганцаардал нэг байнга давтагдаад байгаа мэдрэмжээсээ болоод хямраад байгаа асуудал шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр орчноо солиод маш гоё тийм эерэг хүмүүсээр хүрээлээ. Эсвэл нэг уулзахад таатай байдаг хүнтэйгээ нэг сэтгэл санаа хэцүү байгаа үедээ нэг гоё тавууг солиод суудаг ч юм уу те. Магадгүй бүр ганцаархнаа гоё дуртай дуугаа сонсоод ингээд хотоос зайдуу гарчаад ирдэг ч юм уу нэг тийм байдлаар стрессээ зөв зохицуулдаг тийм аргаа олчих юм бол тэгээд нэрэл таны хэлдэг шиг нэг эргээд бодоход нэг тийм ямар сони юм дээр ингэж готраа байж исэн бэ гэж яг бодогддtiin байдаг шүү. Таны бодлоор яг ийм байдалд орохоор яаж даван туулав? Надад бол бас тийм хэцүү үед байлаа. Тэгээд ойрхон төрж байрал. Заримдаа ингээл бүх хүн миний эсрэг байгаа ч юм шиг те. Миний талд байгаа манай ээж л байгаа ч юм шиг тийм бодол төрөх үе байсан. Тэгэл яг л тийм үед одоо ингээд бодоход миний тухайн үеэсээ гарсан юм. Гэхдээ энэ үе нөгөө дуусна гэж байдгүй юм байна л да. Ер нь хүн чинь тэгэл амьдрахад
байнгын дардан байна гэж байхгүй. Гэхдээ тэрийг даван туулах гол юм бол ерөөсөө л гоё эерэг хүрээллээр өөрийгөө хүрээлүүлэх юм лээ. Дандаа гоё зөвлөгөө өгдөг, ингээл уулзахаар л урам өгдөг найз нөхөд ах эгч нар байдаг шүү дээ. Оо чи чадна шүү дээ. Миний дүү чадна. Миний найз ер нь яг энэ дээр чи л чадна шүү дээ. Ийм мундаг шүүч гэдэг юм уу? Баян магтахтаа биш ч гэсэн нэг юм урам өгдөг, болохгүй байгааг нь хараа тэр өнцгөөс нь гоё зөвлөгөө өгдөг тийм хүмүүсээр хүрээлүүлчихэд өөрөө айгүй зүг байгаа байхгүй юу? Өстой хүрээлэл, найз нөхдийн хүрээлэл тийм ээ. Орчны хүрээлэл бүгдийн нэг солиод үзвэл. Тий, тэгээ нөгөө байнга очдог газраа өөрчлөөд нэг удаа нэг юм гоё сургалтанд суугаад эсвэл нэг удаа магадгүй фитнест яваад бассейн гол одоо юу гэдгийг өөрийнхөө хийж үзээгүй юм хийж үзээд ахаар аяндаа нөгөө орчин солигдохынхоо хэрээр хүний нөгөө хандлага, харах өнцөг тэгээ нөгөө стресс хүртэл бодогдохоо болчдөг шүү дээ. Тийм л арга зүгээр санагддаг юм лээ. Тийм байна. За баярлалаа танд. За. Өчиг сайхан өнгөрүүлээрэ. За өчиг сайхан өнгөрүүлээ. Баярлалаа. Тийм ээ, яг нэг хэцүү санагдсан үедээ та итгэлтэй, найдвартай зүгээр л хамт байхад, хажууданд байхад тухтай байдаг тийм үнтэйгээ юу ч ярихгүйгээр зүгээр хамт уулзаад, уйлаад тийм ээ, юу гэснээ хийхэд бас стресс тайлагддаг, гарц гаргалгаа орж ирж идэг. Тэг болж игэл өөрөөсөө илүү амьдрал үзсэн юм ээ. Ахмад юм туршлагатай хүмүүстэй бас амьдралаа ярилцаад би энэ дээр яах ёстой вэ гэдээ ярилцвал арай гаргалгааг нь зөв гаргаж өгөх болов. За дараагийн сонсогч байна уу? Оо бай. Чимэндээ. Тийм үү. Би түрүүний хавцсан сонсож байна. За. Чи нөгөө газар явж байгаа болохоор зэрэг. Бан ус болчлаа. Тэгээд хүнд даавдчихгүй, бас дийлдэхгүй гэх юм уу тийм. Хүн зовлон зөндөө тохиолдог. За цаанаа нэг юм дуурайд л байна. За давхар сонсогдоод. Тэгээд ерөөхдөө хүн бол одоо би ингээл нэг орон нутгийн л та. Тэгээд 6 дугаар ангид байхад аавч ирмэн 37 настай насаар хоёулаа зэрэг. Тэгээд 5 дүүтэй, 5 ихтэй дүү, нэг эмэгтэй дүүтэй. Амжилт үлдэж ирсэн. Бүтэн өнжүүлсэн байх шүү дээ. 8 сартаа маань 1 сарын 7-нд ээж ба. Тэгэл хүүхдээ тоглож байгнаас хичээл тоглодогнаас бүх маань бүгд гэр бүлд гэртээ зарцуулаад Тайлын том юм байна да. Тэгэл одоо амьдрал таашаачгүй гэж яваад хэцүү зөндөө байсан би тэгэд хамгийн шаардлагач амьдралд амьдрсан юм юу гэхээр манай ээжээс болуулаа аваар нэг үлээ. Тэгээд дараагийн цагаан сараар нь би ээж маань жил болгоно нөгөө 5 хэрэгтэй дүүд чинь бүтэнд дээлж өгдөг байлаа. Тэгээд яаж дээлэх вэ? 7 дугаар анги өгдөөсөн. Дээлнүүдийн бүгдийн дэлгэд тавьж байгаа. Тэр үед чинь нөгөө цэнхэр ногоон дайлмнууд метрээр наваал. Дээлүүдээ бүгдийн дээлүүдээ тавиал эсвэл 5 дүүдэд дээл өмсгөл дараагийн цагаан сард болгоход манай ээж тавьчих. Дээлэг ингэж хийдгүй ардан заадалгүй дээлсэн байна. Гэлэхэд би маргааш шууд тэр үед претик хийдэг байдаг байсан. Претик яа тэр заадлаар нэг гэл шоогоор зурж байгаа л зүсэл буцаагаал яг оёол мэддэхгүй юм шиг оёол өмсөж байлаа. 7 дугаар анги хүүхд байсан гэхэд оёчоод 5 дүүдэд дээл өмсгцэн байна гэд магтхийн оронд ингэж ойдгүй маа. Тэгэл амьдрал чангаштай чанга. За тэгэл нас би түрээд амьдрал түрхэд хүн амьдрал заавартайгаа ирдэггүй. Өстой. Тэгэл хүн сэтгэлээ тэнгийгээр бардаг юм ич. Одоо би 5 дүүгийн 3 нэрөөсөө сүүлийн 5 жил залгаагүй. Яач юу хайч юу тэр 3? Сайхан амтчихаа. Тийм бүгдээ байтай. Тэгэл тэр хооронд чинь би солонгос яваал 3 дүүдээ байртай гашааштай олж өгсөн. Тэгээд би тэрэнд одоо бүгдээрээ хардаг байсан одоо сүүлд байсан. Одоо би 58 настай. Танилаа эргээд хандахгүй байна гэж юу? Яг зүгээр амьдрал даавартай гэдэг учраас гэр бүлийн ямар чанддгийн тухай гадны хүний хүмүүсийг буруудахаар байхгүй шүү дээ. Манай өөрийн
Түүнэрийн бас үсэл бодол байдаг ч юм уу. Ухамсарлаа тийм ээ. Гэр бүлийн би ингээд ихтэй очиж яг гээд байхад тэр болгоо эмхтэн нэг муудна, нэг уурлна, гурав дахь нь за нэг очиж ирээд тэмцэлт эмхтэн ус байдаг. Тэр бас болдгүй юм байлгүй гээд үлээх сэтгэл маань унтарсан шүү. Хараад л байдаг юм да, хараад л байдаг юм. Яагаад л байдаг юм. Гэхдээ яах вэ? Их сайхан амтцгаа болцоо. Тэгээд би ингэж боддог л доо. Энэ монголчуудын нэг эмэгтэй ч гэсэн жаргалтай амьдраасаа ингээд бодомжинд нэгээл явж байхад өнөөдрийн нэгэд явж байгаа эмэгтэй маш их таалагддаг. Тэгээд зүгээр л бэлсэгдлээ ярьлаа. Тийм юу ч эмэгтэй давдаг, юу ч давдаг. Ятага гурван сайхан хөлтэй сайхан амьдарч байна. Баярлалаа танд. Цаашдынхаа ажил амьдралд нь сайхан бүхнийг хүсье. Илүү дардсан байх болтугай. Туулахаа туулцаа одоо жаргана та. Тэгээд 7 дугаар ангида бүрэн бүтэн үнч үлдэж 5 дугаас өсөөн хүний амьдралд юу ч тохиолдох вэ? Гэхдээ эмэгтэй хүн бол даваад л гарч юм бэлээ гэж. Хамтраалагчаа танилцуулъя. Япон чанарын такадагаас бат бөх чанарын удаа адилхан Hitachi тавлан аккумулятор. Тэгэхээр Hitachi тавлан аккумулятор нь 110 жилийн түүхтэй Япон брэнд байгаа. 2024 оны 8 сард Японд үйлдвэрлэгдсэн цоо шин ашиглалтын хугацаа 5-6 жил явах удаа адилхан те өндөр хүчин чадалтай SSA үзүүлэлттэй хамгийн өндөр тул за хасах 50 Цельсийн тэсгэм хөдөнд чсэн хөдөлгөөрөг 1-2 секундэд шууд хасаана 20,000 км буюу 12 сарын баталгаатай ахна. За 6 салбартай хаан уулын Мартин B1 давхар, сансрын Мартин 6 давхар, 10 дугаар хороолын Мартин B1 давхар, Тэбэдэ андууд замын урд талд нь Panasonic-тай байрны нэг давхарт нь мөн Баянбүрдээс давсан өгсөх зам дагуу AM Oil шатхуун түгээх станц дотор байрлаж байгаа. Нэгдүгээр хороолын арын зам дагуу отхон жилийн авт сургуультай залгаа Таката Япон сэлбэг байрлаж байгаа ахнэ. Холбогдох хүчний дугаар нь 72 72 11 11 72 72 11 11 хүргэлттэй сервистэй. Сошиал хаяг нь Takata Japan Auto Parts гэд пэйж руу нөрөөд лайк, фоллоу дараад илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Хамтран ажилласан Япон чанарыг Takatагаас бат бөх чанар удаа эдлэгээ Hitachi тавлан аккумулятор байлаа. Хамтайгаа сонсогчдоо баярлалаа. Эфирийн шуудаас 77 77 38 83 77 77 88 30 дугаар таны өмнө нээлттэй байна. Энэ жил ирчих юм болов гэд одоо ирэх үү гэдэг үнээр ажил болгон цагаан сараар хүлээдэг гэж баяртайг нь харин тийм ээ. Тэрэн дээр ч одоо үдээж өсгсөн, аав нь ч усан, ээж нь ч усан хүн хэдэн дүүнэрээ өөр хүүхдээсээ ялгаагүй л боддог учраас мэдээж ирэх харалхуул явах. Дараагийн сонсогч байна уу? Сайн. Өчим төргий радиогон траагаараа сонсогч байгаа. Тэгвэл таны яриа давхар надад сонсогдоод байна уу? Одоо яаж юм бэ? За одоо зүгээр. Сэдвээ сонсцсон тийм ээ? Сэдвээ сонсоогүй, сая ороод л гэж байна. За магадгүй танд амьдралд шантраад би одоо яг яах гээд амьдраад байгаа ингээд амьдрал утгагүй санагдаад хөхмээр санагдчихсэн тийм хэцүү юм тохиолдож байсан уу? Тэрийг яаж даван гарваа? Одоо хүртэл яг тэрний бодлоор тэмцэж юм да. За. Яг тэр хэцүү юм бол ер нь бүгдээ л хэцүү л байна л да. Амтсан юм бол бүгдээ л амтсан гэдэг шиг тийм. Гэхдээ нэг хүн туйлдаа ордог үе байдаг шүү дээ. За одоо болмоор байна гэдэг. Энэ тэр чи одоо баг нэг баяр болохоор надад тохиолдсон шүү дээ. Баяр болохоор яг өөрийгөө ганцаараа гэдгийг мэдэрдэг. Тайлан ганц юм уу? Яг хөтөө суугаа ганц би явахгүй. За. Тэгээд нөгөө гэр бүлээрээ явж байгаа хүмүүс ингээд баяр болохоор чинь баяр гэдэг чинь гэр бүлийн баяр л та тийм. Тэгээд тэр үед л яг өөрийгөө ганцаараа гэдгийг мэдэрдэг байна. Би ганцаараа юм байна гэд. Нууц шул та одоо хэд орчим насны хүн бэ? 40 гараа ич. Яагаад хүнтэй суухгүй? Нэг сууж үтсэн л дээ. Ааха. Тэгээд болж бүтэхгүй тэгээ хоёр дэшээ болсон. Тэгэл тэрнээс хойш юм одоо болчихсон. Тааш тохирхон хайгаад явна уу? Нэг бол та өөрөө хүнтэй суух хүсэлгүй болчиход байна уу? Одоо бараг хүслгүй л болчиход байна дүү. Их гомдсон, хачирсан юм болсон юм уу? Энэ жоо юу юм болсон ч болчихсон юм аа. 7-8 жил бараг амьдсан ба тэгэл
Сүүлдээ тэгээд яг чи баг хүчээр арай гişний салаад тэгээд за бодитоор юм гэж. Хүчээр шахуус салсан гэхээр тэр хүн бол танаас салахыг хүсээгүй байх нь зөв үү? Зөв. Би өөрөө л хүчээр салсан юм л да. Өөрөө нарийн явж марилаад. Зэрэг арай гişний салсан. Тэгээд тэрнээс биш. Одоо баг 10 жил болчих. Салаад 10 жил болчиход байдаг. Гэтэл таны сэтгэлийн шархаатаа хүртэл идгээгүй яваад байдаг. Тэр нэг нь сонирн яагаад гэдэг юм бол дандаа сэтгэл зүйчдэр очтын билүү гэж боддیں۔ Тэгээд очоод юу ярихаа бас мэдэхгүй авчихсан. Таныг мэдээж мэрэгжлийн хүмүүс учраас таныг яриулах арга олно л доо. Яаж ч жагаал яриулах бах. 10 жил гэдэг урт хугацаа шүү. Та арай хитрхи удаан тэр одоо юу гэдгийг гомдол шаналл тэр бол юм а тэгээд ингээ яваад байдаг. Өөрөө өөргөө химлээл дуусгах нэмэр. Мэрэгжлийн хүмүүсийн тусалцаа аваарай. Хүнтэй ярилцаарай, тодорхой гаргаарай. Таны одоо яах вэ? Мэдгүй би ямар хүнтэй уулзсан гэдэг мэдэхгүй л байна л да. Юу болсныг ч мэдэхгүй байна. Тийм. Гэхдээ одоо 10 жил өнгөрчлөө. Хангалттай мартах хугацаа болсон юм шүү. Таал өөрийгөө зовоод байгаа юм шиг бах юм. Магадгүй нөгөө хүн чинь таныг ч айвал мартцсан явж байгаа шүү. Мартаалгүй. Хайрын тий. Гэтэл та энд зовоо суугаад идэх ганцаараа. Би ч одоо нэг зовсон ч байхгүй л юм л да. Тэгтэл ер нь ганц нэг хүн амттай танилцаж үзсэн. Тэгээд манай одооны хүмүүс ч айгүй хэцүү болсон юм шиг л шинээр хараад байгаа. Одооны хүүхнүүд хэцүү болоогүй. Бүрэн чагаад байгаа шиг. Одооны хүүхнүүд хэцүү болоогүй. Таал буруу хүмүүсийг одоохондоо таарчаад байхгүй юу? Мэдээж хороо дэлхийд сайн муу. Сүлэлдэл байж байгаа. Маш сайн бүсгүүчүүд. Нэг талдаа тань шиг хүний хүлээгээ сууж байгаа бүсгүүчүүд ирчүүдийг яагаад ирчүүд юм болчихоо гэд бас ингэ сууж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Бага. Нэг талдаа бүсгүүчүүд гэсэн ирчүүд би нэг сайхан амьдрах гэдэг тий. Чин сэтгүүл зүрхээ зориулаад ах чи намайг яагаад ингэж байгаа юм бэ гэд бодоод шаналаад байж байгаа хүмүүс байгаа. Гэтэл яг тантай адилхан ирчүүд ч байгаа. Энэ бүсгүүчүүд яагаад юм болцсон юм бэ тий. Түргөвч рүү өнгөөлөө гэдэг бол нийтлэл юм болчиход байна. Тэрний дараах нь хоёр хөгшнөгээ алдчихад. Тэгэл яг хүн ер нь амьдрах зорилгогүй болчтой юм л. Тэгэл хэдэн дүүнээр хараад ах ихчигээ хараад хүүхд ах ихчээ хүүхдүүдээ хараад тэгэл энэ аюух юм боддог л доо. Чиг манай нэг доотлын дүү чинь надад аюу сайн багтай. Тэр намайг аюу гэдэг чинь юмар юм дүү. Тэгэл тэрийг дүүнээр хараад юм тэгэл цаал юм жоон зүтгэж гэлтэй. Тэгэл баяр болохоор заримдаа би баг хүчээр шахуу айгуу бол айлсгүй. Өөрийгөө халдаад байна гэсэн нь. Тийм шүү дээ. Та өөрийгөө л зовоод. Тэгээд ах дүүнээр явахаар чинь тэгээд хүнтэй суусна гэдэг аюултай байдаг шүү дээ. Тэгээд яахад та нэг өөрийгөө бас готолцсон тий. Нас яваад байдаг. Ганцаараа байдаг. Эхнэрээ олдохгүй гээд. Олдноо танд би бүр хэлчихье. Та битээ санаа зовроо удахгүй та яг өөрийнхөө заяаныхантай уулзраад сайхан үр хөвгчтэй болоод нэг холбогдноо би танд бүр хэлчихээр энийг. Хөөшөө яами чиний илжсэн үнэн байлээ шүү. Тэр чиста түр зүрх хийсэн юм билээ дээ гэд. Хэлэндээ та надад. Тэгээд болохоо. Болно. За баярлалаа. Ариг сайхан өнгөрүүлээрэ. Танаа сэтгэл зүгөө заавал имжлээрэ. Бити ингээ удаа яваад байгаарэ. Би нэг хандаж үзье гэж бодоод байгаа юм. Тэгээрээ. Ярих хүчрээ ч олуулчихноо тэр хүмүүс. За баярлалаа. Ариг сайхан өнгөрүүлээрэ. Алталгүй яах вэ? Мэдээж ганцаараа хорвог төлхийн ертөнцийг туулна гэж байхгүй. Гэхдээ хорвоо төлхийн ертөнцийн бүх ирчүүд хүний адаг болчоогүй. Бүх хүүхнүүд хүний төрөвчрийн өнгөдөг болчоогүй. Гэтэ нэг талдаа бид нарыг бас ийм байдалд оруулчлаа л да. Мэдээж хэрэгүүдээ одоо 30 гарцсан 40 хүрэх гэж байгаа хүмүүсийн хувьд одоо гэхэд чинь хайр сэтгэлээрээ суугаад ч юм уу те гэр бүлээ аваа явуучих боломжгүй тэмүүдэд суугаад за би чамд хайртай юм чинь ингэ суун гэхээр бас хэцүү. Нэг талдаа нөгөө нэгээ санхүүгийн хэрэгцээ гэж юм байна. Санхүүгийн боломжийг харах нь бол тодорхой. Гэтэл нөгөө талдаа нэг энэ бүсгүй нэг залуудаа суух гал үз тараал үсэрч наалдаал байдаг. Гэтэл тэр залуу сэтгэл зүгээр нь тоглолцоод ингэ яваад байдаг. Яг хороо ертөнцийн хоёр тал тийм 50-50% тал явж байгаа. Нэг талд сайн хүмүүс нь зовоод яваад байдаг. Нөгөө талд нь муу хүмүүсийг зовоогоод ингэ яваад байдаг. Тэрнээсээ болоод хорвогийн бүх ирчүүд муухай болсон юм шиг санагдал. Хорвогийн бүх хүүхнүүд муухай болсон юм санагдаад. Үгүй дээ. Та зүгээр л цаг нь болоогүй байна. Учрах ёстой үнтэйгээ уулзраагүй байна. Та магадгүй одоо ганц би байгаад энэ танд үнэхээр хэцүү санагдаж байгаа тийм ээ. Нас чи яваад байгаа юм шиг санагдаад үеийнхнээсээ хоцорж байгаа юм шиг үр хүүхэд чи хоцорж байгаа юм санагдаж байл. Битээ тэр нь зовоорой. Хамгийн гол нь би учрна, би таарна, жохон хүлээч гэдэг сэтгэл зүгээс бэлтээрээ. Тэгэхгүйгээр за бүтэхгүй мэн дөө би бол хүнтэй суухгүй мэн да ч юм уу сайн өмдөд таарахгүй мэн да. Бүхэл муу над дээр ш наалцдаг гэвэл та яг тийм бодлоороо дандаа л тийм хүмүүсээ татаад ах магадaltaй учраас дандаа сайхан бодоорой.
Зянд нөхөр маань нас ураад жирэмсэн үлдсэн би явсаар агаа төрөөд гэртээ ирээд өөрөө галаа төлж өөртөө шүл хийж идээд намайг их нэг ч хүн байхгүй. Би өрөөч хүн гуйх дургүй хүн л дээ. Төрсний дараа синдром хөдөлгөөр ганцаараа уйлаад хүүгээ хараа тайвширч тэр үед орох оронтой байгаадаа баярлаж одоо ч гэсэн хэцүү үе даваад гардаг даа л гэж байна. Мундаг. Тэ чинь хүний амьдралд сайн муу сайхан муухай ээлжилж идэг. Хүн нэг хүний хэлсэг үед юм билээ шүү дээ. Хүний амьдралд зовлон өгөхгүй бол бид нар жаргаж байгаагаа мэдэхгүй гэж. Тэгэхээр бага хэмжээний зовлон амьдралыг илүү амттай болоод байгаа. Тэгэхээр бүгдээрээ сайхан тэрийг тэсээд даваад гарна. Гэхдээ та хин нэгэнд заавал урмын үг хэлж байгаарэ. Үнэхээр амнаас тань урмын үг гарахгүй юм бол тэр хүний хичнээн үзий ядчихсэн ч гэсэн тий муухай үгийг л битээ хэлж байгаарэ. Энэ бол сэтгэлд асар том шарх үлдээдэг шүү. Зайн түргийн нэвтрүүлэг өнөөдөр холбогдсон сэтгэлийн нийсэн хамт исэн сонсогчдод баярлалаа. Студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэрвээ та ханаа том хөрсөн бол тайлалгоодын тусламжийг аваарай. Мөн Японы чанарыг Такатагаас Батбуг чанар удаа эдлэгийг Хитачи тавлан акимжадарайлаа. Та бүхэн сайхан амарцгаагаарай. Маргааш шинэ цагтаа эргээд баяртайгаар цагтлуудаараа уулзцгаая. Сайхан амарцгаагаарай.